Тэгэхээр CNBC телевизтэй хамт байгаа та бүхэнд их баярлалаа. Бидний хувьд хэм бол Токио хоттой холбогдсон байгаа. Токиод үнэт инновашныг үз захирал мөрөн бидэнтэй холбогдоод байгаа. Тэгэхээр өнөөдрийн хувьд дахиад өглөөний мэдрэмж мөрөн Токиод бол Монгол Японы төр хувийн хвшлийн 12 дугаар зөвлөлт хуулцалт гэж болж өөрөчд бол оролцоод явж байгаа. Мэдээж Хойд Америк болон Азийн хөрөнгийн зах зээл энэ 7 хоногт маш одоо өөдрөг хүлээлтийн дунд өөдрөг ногоон дэвсгэр дээр нэлээд сайн бүжгэлж байх шиг байна. Хамгийн сайн мэдээ гэх юм бол голомт банкны хувьд 100 сая долларын бондыг бол босгосон гэсэн мэдээлэл байгаа. Хамгийн одоо бүр сайн мэдээний гэхээр хувийн хвшлээс анх удаага босгосон гэдгээрээ бол онцлог болж байгаа. Японы зах зээлийг бол бид маш удаан хугацаанд ярьсан шүү дээ. Дэлхийн одоо 3 дахь том зах зээл мөртлөө бид хаяанд нь очиж тэгсэн мөртлөө бүр эдийн засгийн чөлөөт худалдааны хилцээртэй мөртлөө санхүүгийн хувьд бол тэр бүр ашиглаж чаддаг байдаг. Яг энэ удаагийн уулзалтын хувьд бол ажиглах гол үйл явдлууд юу болж өнгөрөв? Тэгэхээр манай Монгол улсын одоо анхаар онцгой батлууд буюу 11-ээс 26-ны өдөртөө давхцаад одоо энэ Монгол Японы төр хувийн хвшлийн 12 зөвлөх уулзалт болж байна. За тэгээд энэ уулзалтан дээр ерөнхийдөө Монгол болон Японы талаас маш томоохон төлөөлөгч нар бол оролцож байна. За жишээд бүрдсэн бол Монгол улсын шадар сайд Ган Хуйг гишүүн байна. Японы улсын гадаад хэрэг яамны төрийн нарийн бичгийн орлогч. За Монгол улсаас Японы улс зугаа элчин сайд, Японы улсаас Монгол улс зугаа элчин сайд гэх зэрэг одоо төрийн томоохон албан тушаалтнууд бол оролцож байна. За дээрэс нь одоо Монголын санхүүгийн байгууллагуудаас одоо томоохон зохицуулагч байгууллагууд болох одоо Монголын банк санхүүгийн одоо санхүүгийн зохицуулахаараа за тэгээд Монгол банкнаас бол оролцож байна. За тэгээд дээрэс нь одоо хувийн хвшлийн одоо төлөөлөл болж одоо Монголын худалдаа үйлдвэрийн танхим за тэгээд хувийн хвшлүүдээс одоо манай үнд санхүүгийн нэгдэл за арилжааны томоохон банкуд, үнд цаасны компаниуд гээд ер нь нийлээд Монгол Японы талаас нийлээд 800 гаруй хүний юм маш том арга хэмжээ олгочдоор амжилттай зохион байгуулагдлаа. За тэгээд уулзалтын ерөнхийдөө гол зорилго нь болохоор Монгол Японы улсын одоо худалдааг сайжруулах, за тэгээд одоо хамтын ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг сайжруулах. За ингийн тулд одоо бид нар яах хэрэгтэй вэ? Ямар одоо боломжууд байна вэ гэдэг талаар одоо маш олон одоо байгууллагууд болон төрийн талаас одоо ихтгэлүүдийг бол тавьсан. За зүгээр жишээд одоо зарим тоонуудыг дуртад бол одоо манай нийт гадны шууд хөрөнгө оруулалтын 5%-гүй эзлэх хувийг бол одоо Японы улс бол эзэлдэг. Тэгэхээр энэ тоог бид хэвлээ сайжруулах шаардлагатай байна. За манай Монгол улсын хувьд бол Японы улсаас одоо гол импортлдог бүтээгдэхүүний одоо нийтийн импортын 75%-ыг нь одоо суудлын автомашин бол дангаараа эзэлж байна. Тэгэхээр энийг бол одоо төрөлжүүлэх бол шаардлагатай байна. Японы талын зүгээс бол одоо Монгол улс тавьж байгаа хүсэлт юу вэ гэхээр одоо хууль эрх зүйн орчин одоо энэ гадны хөрөнгө оруулагч нар орж ирэх энэ боломжийг одоо сайжруулж өгөөч, дэд бүтцийг сайжруулж өгөөч, одоо авто зам бол одоо бусад шаардлагатай энэ дэд бүтцүүдийг ингээд хийгээд өгвөл бас бидний доорх юм боломжтой байна гэдэг ийм зүйлүүдийг бол ярьсан байгаа. За дээрэс нь нэг онцлогоос одоо Монгол банкны зүгээс бол одоо Японы банкуд орж ирэхэд бол одоо бүрэн нээлттэй байгаа шүү. Бидэд бас одоо шийдвэрийг маш түргэн хугацаанд гаргана шүү гэдэг ийм зүйлүүдийг бол одоо ярьсан байна. За тэгээд энэ ивентийн одоо бас нэг онцлог нь юу вэ гэхээр Голомт банк бол одоо Японы зах зээлээс S&P-гийн одоо backed 15 тэрбум йений 3 жилийн хугацаатай ийм самура бондыг бол одоо босгосон байгаа. За тэгээд ер нь бол яг Японы зах зээлдээ босгож байгаа бүх бондыг самура бонд гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ өөрөө бас хувийн хвшлээс одоо босгож байгаа анхны ийм бондуудын нэг бол болж байна. Тэгээд энэ маань бол одоо дараагийн Японы зах зээлээс энэ Монгол улсын хөрөнгөний зах зээл дээр ийм бондууд босгох юм үйл ажиллагааны ихтгийг бол одоо тавьж өгж байгаараа бас айгүй том ийм онцлог болж байна гэж бол хэлж болохоор байгаа. Тэгээд энэ одоо өмнөх бид нар сүүлийн 10 жилийн хугацаанд бол одоо шинэ бонд босгоог байж байгаа. Сүүлийн жилүүдээс бол одоо Америкийн зах зээл, Хонконг, Сингапурын зах зээлүүдээс бол одоо бондуудыг бол одоо босгож бол ирсэн. За ингээд Азийн зах зээлээс одоо Япон нэмэгдэж байгаад бол айгүй баяртай байна. Тэгээд бид чигсэн дараагийн ер нь бол том зах зээлүүдээс одоо бондууд бол одоо босголоо гэсэн ийм хүлээлттэй бол харагдаж байгаа. За энэ одоо бонд маань боссноор бол одоо Монгол улсын макро эдийн засгт бас ямар нөлөөтэй гэхээр төлбөрийн тэнцлийн санхүүгийн дансаар бол дамжуулаад бол одоо эрэг дүн бол одоо орж ирэх бол боломжтой. Тэгээ энэ маань бол одоо манай гадаад улсуудын албан нөөцийг ихсгэх долларын ашиг бас тогтвортой байхад бол энэ тодорхой хэмжээний нөлөөтэй
ийм одоо үйл явдал болж байна. Ер нь Токиод уулзалтуудаас харахад яг хөрөнгө оруулалт илүү хаашаа чиглэх сонирхолтой байх шиг байна. Уул уурхай юу, эрчим хүчүү, эсвэл дэд үтцсэн юм уу, эсвэл санхүү финтек талдаа байна уу? Ер нь яг Японы зах зээлд гарах гэж сонирхож байгаа мэдээж олон банкны араас дагаж санхүүжилт босгох гэж байгаа компаниуд ер нь ямар гурван зөвлөгөө өгж болох вэ? Яг ер нь одоо гадныхаа Монголын хөрөнгө оруулалтын мэдээж манай гадны шууд хөрөнгө оруулалтын дийлэнх нь бол уул уурхайн салбарт бол мэдээж хөрөнгө оруулдаг. Гэхдээ бидэд одоо улсынхаа нийт төвшнгөөр нь аваад үзэх юм бол ер нь уул уурхайн бусад салбар руу оруулах хөрөнгө оруулалтыг бас нэмэгдүүлэх бол шаардлагатай. Ингэснээр бол манай эдийн засаг бол төрөлчин олон улсын зах зээлээс одоо нэг түүх эдийн үн ингээс хавлахад эдийн засаг маань хямардаггүй, ундаггүй тийм нөхцөл байдлыг одоо бүрдүүлэх боломжтой. Тэгэхээр Монгол улсын хувьд бол боломж айгүй өндөр байгаа. Зөвхөн уул уурхайн салбарт бол гэхгүй маш олон одоо салбаруудад бол ийм хөрөнгө оруулахын бүрэн бол боломжтой байгаа. Тэгэхээр энийг бас бидэд одоо Монгол улсын зүгээс төлөөлж оролцож байгаагийн хувьд одоо Японы хөрөнгө оруулагч нарт таниулах ямар боломжууд байгаа. Зөвхөн бас уул уурхай гэж харах хэрэггүйгээр айгүй олон боломжууд байгаа шүү гэдгийг бол одоо мэдэгдэх хэрэгтэй. Энийгээ ч гэсэн одоо бидэд бас хөрөнгө оруулагч нарт бол хэлээд бол явж байгаа. Монгол улсад одоо санхүүгийн салбарууд айгүй юм боломжтой байна. Технологийн салбарт бас айгүй олон боломжууд бол байгаа. Япон улс маань бол өөрөө бас технологийн хувьд айгүй өндөр хөгжилтэй орнууд байгаа. Тэгэхээр эндээс бас юм технологиудыг Монголд оруулах. За хөдөө аж ахуйн салбарын хувьд бас хөрөнгө оруулалтууд татах айгүй юм олон боломжууд бол байна. Тэгээ бидэд бас үн санхүүгийн нэгдлийн хувьд хэд хэдэн хөрөнгө оруулагч нартай бол уулзаж энэ боломжуудыг бол ингээд ярилцсан бол байгаа. Ярилцлагын төгсгөл бас нэг сэдвийг хөндөй гэж бол ер нь Японы хөрөнгө оруулагчид бол Монголын макро орчны одоо байдал, ерөнхий нөхцөл байдал, эрсдэл ашиглаад аваад гэх юм бол хамгийн их дээш нь татж байгаа зүйлүүд нь бас хамгийн их доош нь татж байгаа зүйлүүд юу багш байна? Ер нь яг Монгол улсын хувьд бол өсөлт айгүй өндөр одоо бид сая 3 дахь өдрийн байдлаар 5.9% өсөлттэй бол гарч байгаа. Тэгээд сүүлийн ерөн жилүүдэд дунджаар 5-аас 6% өсөлттэй манай Монгол улс явж байна. Энэ маань өөрөө бол айгүй том одоо татах хүч гэж хэлж болно. Ер нь одоо өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлт бол нэг 2-оос 3, за сайн үед бол нэг 3-аас дээшэл гардаг байгаа шүү дээ. Тэгэхэд бол 5% эдийн засгийн өсөлттэй байна гэдэг бол өөрөө айгүй том боломж байгааг бол харуулж байгаа. За дээрэс нь Монгол улсын хувьд одоо хөрөнгө оруулалтын өгөөж бас харьцангуй маш өндөр байдаг. Одоо зарим одоо бизнесийн хувьд бол одоо return on equity гэж ярьдаг. Тэр ROI маань бол одоо 20-оос дээш хувьтай зарим тохиолдолд бол байна. За банкуудын хадгаламжийн хүүг гэхэд л одоо 12-оос дээш хувьтай бол байгаа. Тэгээ энэ маань бол одоо бид бүхэн бодоод үзэхэд $10 ханш бол нэг жилд дунджаар нэг 5-аас 6 орчим хувиар бас сулдардаг. За төгрөгийн хувьд 12% өгөөж гэж бодоод үзэхэд чинь долларын өгөөжөөр бодоод үзэхэд бараг 7-оос дээш өгөөж авах бол одоо боломжтой Монгол улсын хувьд. Тэгээд энэ маань бол өөрөө одоо гадны тайлангуй Японч юм одоо маш олон жилийн турш хисах бодлогын үедээ бол явж исэн. Бараг мөнгө хадгалуулсныхаа төлөө мөнгө төлдөг одоо ийм ус гэж заримдаа ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ улсын хувьд бол одоо долларын хувьд гэхэд л одоо 10 гаруй хувийн юм өгөөж байна гэдэг бол айгүй том юм татах юм боломжтой ийм үзүүлэлтүүд бол байгаа. Тийм учраас бас Монгол улсыг сонирхох юм хөрөнгө оруулагч нар жилээс жилд бол бас ихсэж байгаа нь айгүй тийм сайн мэдээ бол байгаа. За их баярлалаа. Бидний хувьд гэх юм бол Unit Innovation үүсгэх захирал мөрөнтэй Токиод холбогдож Япон Монголын төр хувийн хвшлийн 12 дугаар зөвлөлт уулзалтын одоо хүрээнд болж байгаа гол анхаарал татсан үйл явдлууд. Тэр дундаа гол компанид бол Монголоос хамгийн анх удаага Самура бонд буюу $100 сая мөнгөний бондыг босгосон байгаа. Энэ талаар олон бусад сэдвүүдээр ярилцлаа. За маш их баярлалаа. Баярлалаа.